Хий бацхан guys, Fantasy байна. Өнөөдрийн бичлэгээр нөхрийн заавраар хакерийн үеийн системийг хэрхэн ухсрах талаар их нэртэй зааж өгөхөр байгаа. Тэгээд манай ихнэр болохоор ер нь бол аюулгүй үеийн чиглэлээр төгссөн. Гэхдээ одоогийн үндсэн позишн буюу илүү специфик явж байгаа салбар нь болохоор сүлжээний инженер учраас сүлжээний инженер талдаа илүү ур чадвартай. Аюулгүй үеийн чиглэлээр ер нь бол яг тэгж сонирхож явдаггүй. Тэгэхээр сүлжээний инженерийн скил ол мэддэг байгаа гэсэн үгээр бид нэр хоёр өнөөдөр яг хакингийн суурьтай яг Kali Linux гэдэг үеийн системийг хамтдаа ухсарч үзнэ. За эхнээс нь эхлэх үү? Билнэ. За ер нь бол basic-ээр би нэг амар загнахгүйгээр гайгүй явчихнаа гэж бодож байгаа. За browser-лог орчих. Орсон байгаа да. Маузер орчих. За search дээр болохоор Kali download гэдэг бичиж байгаа. Kali download. За download гэдэг. За тэгээ хамгийн дээдлийн git Kali гэсэн мод. За тэрлэг орчих. За тэгэнгүүт энэ дээр нөгөө амар олон сонголтууд байгаа байхгүй. Installer image, virtual machines гэд өнөөдөр хоёулынгийн хувьд хамгийн нөгөө байж болох амархан сонголт буюу virtual machine буюу virtualization технологи дээр нь үзэж. Тэгэхээр virtual machines гэдэг нь орчих. За тэгээ Kali маань ер нь бол нөгөө гар утсан дээр ч суудаг болсон, ARM гэж зөндөө юм дээр суудаг болсон маа. Одоо энэ чирээс ер нь бол хүмүүс юу сонгох хэрэгтэй вэ гэхээр VMware гэдэг хамгийн уртлын recommended төлбөр байгаа. Тэрийг ер нь бол дарах хэрэгтэй. Хоёулаа гэхдээ айлд энд суулгацсан байгаа. Тэгэхээр хүмүүс ерөөдөө энэ уртлын дээр download-ийн зур icon аваад энэ дээр дарангуй шууд татна гэсэн үг байхгүй юу? За тэгээ хоёулаа татцсан байгаа. За түрүүний нөгөө юу руугаа шилжиж байна. Тэ надад. За тэнгууд татангууд 7zip гэдэг файл байгаа. Guys. Тэнгүүд тэр 7zip-тэй задлангууд дотор нь ийм олон одоо пакэжууд ер нь харагдана гэсэн үг. Энэчнээс алийг нь клик хийх хэрэгтэй вэ гэхээр эхнээсээ хоёр дахь нь клик хийх хэрэгтэй байна. Байж байгаа. Тэнгүүд хоёр номер 1-т юу хэрэгтэй юм бэ гэхээр VMware Workstation Pro гэдэг download гэдэг Google-ээс ангууд ер нь бол олдчихно. За тэрийг бол энэ дээр нэг заагаад явах амар цаг үрхээр. Тэрийг татцаад одоо install хийцний дараагаар бит хоёр ер нь бол одоо ийш орж байгаа гэсэн үг. За минийхэр эхнээсээ хоёр дахь буюу 3 том юм цагаан өнгөтэй юм шүү дээ. Наад дээр дабл клик гэж. За тэнгууд автоматар шууд VMware-тэй бол ингээ ороод ирнэ гэсэн үг. За хоёул энэ дээр нэр өгье. Тэгэхээр edit гэдэг дээр нь дарчих. Edit гэдэг дээрээс хоёр том. Ногоонтой power on this virtual machine гэж байна. За томруулж болох үү? Энийг энэ том харагдаж байгаа. Гайгүй. Би томруулчихна. Үгүй надад. Томруулахгүй. Томруулчихлаа. За энэ дээр хоёул ингэ юм options руу н ороод за Kali Linux гэдэг нь урт нэр байгаа зардлынх нь наадах нэрийг хоёул одоо өөрийнхөө хакер нэрээр өөрчилчих зүгээр. Хакер нэрээр тийм болно. Linux нэр. За тэгээд advanced гэдэг дээр нь дарчих. Доотлол нь advanced. Харин хаагаад ш. Advanced гэдэг. Харагдана. Advanced гэдэг тэр хамгийн доотлол. Тийм. За энэчнээс тэр disable add гэдэг хамгийн доотлох нь байгаа. Disable гэд харагдана. Наатах. Амар жижиг юм байна. За. Мөн үү? Мөн. Энийг яагаад итгэжүүлж байгаа юм бэ гэхээр энэ ерөөдөө бол одоо ер нь бол нөгөө нэг юун дээр энийг хэрвээ итгэжүүлээгүй тохиолдолд жоохон гацмагтал өндрөөдөг. Ер нь бол давхар нөгөө нэг side channel-ээр ашиглахын хориглож байгаа гэсэн үг. За BIOS UEFI энэ бол хэвээрээ байна. Hardware дээр нь орчих. Hardware. Зүүнтэл дээшээ. Options гэдэг чинь зүүнтэл гэсэн үг. Дээшээгээр. Дээшээгээр. Энэ. За memory гэдгийг нь хоёлоо 8-аар өгч. Энэ хажуудлынх нь өсгөж шууд. Гөө энийг. 8 ГБ 8192 болгож. Болцоо. За протез нь бол 4 байхад бол болчихно. Network-ийн адаптерыг нь солино гэсэн үг шүү дээ. NAT-ыг нь солиод bridge болгож. Дотоосолж болгож байл. Bridge adapter дэшиг. За манай ихнэр харахгүй байх шиг байна. Replicate гэдэг нь дарчих доотлынх нь цагталж байгаа. За ингээд ер нь болж байгаа доо. За options-ыг нэг хүмүүст харуулж байлаа. Options гэдэг дээр нь дараад. Эргээд саяны төрөний өмнө орсон options. За эргээд hardware гэдэг дээр орчих. За ингээд ер нь бол тохирч байгаа гэсэн үг. За окей дарчих юм.
За одоо тэнгууд нэр нь солигдоод RAM нь буюу одоо хідэн яг гига RAM өгсөн орж ирж байгаа. Тэгэхээр нийт хідэн процесс ажиллах нь ер нь бол 4-тэй хахад бол болчихно. RAM-ны хувьд бол 8 багт болчихно гэсэн үг. За окей. Одоо ингэ болцсон бол шүү power on дарч. За одоо ингэ нь бол одоо тохируулагдчихлаа гэсэн үг шүү дээ. Сайн фикснээс нэж болох. Юу арай л сохоогоо сууш. Өөж хаах. Зүгээр. За энтер дарч. За энэ VMware-ийг нэг томруулахын тулд томруулж жижигрүүлэх ч юм уу те full screen болохтой болохоор яадаг лээ. Control Alt Enter дарж байгаа те. Энэ хослоор ер нь бол яадаг. Virtual box дээр болохоор баруун талын контролоо дараа def дардаг те. За default нэр root биш шүү дээ. Юу лээ? Kali шүү дээ. Default нөгөө нэг одоо дөнгөж эхэлж байгаа болохоор Kali гэдээ орчтой. За нууц үг нь мэдгүй байгаа болохоор хоёлаа шууд default-аар орчих гэсэн. За ингэж орсны дараагаар одоо хоёлоо юу тохируулах хэрэгтэй вэ гэхэлэр workspace тохируулнаа. За тэрнээс өмнө хоёлоо гоё тогтруулчих. Mouse 2-д орчих. За mouse 2-д дараад desktop settings гэдэг дээр тарчих. Доошоо. За desktop icons. За чи менюдэр тартаар. Биш юм байна. Desktop icon юм байна. Тэгээ доош mouse 2-д тэгдэг. Биш байна. Background дээрнээс юм лөө. Биш байна. Меню дээр нэр үзтээ. Desktop icon гэж солилцлоо дээр. Наа ч юм байна. За над дээрээ чагталснуудыг нь болиулчих уртлынхаа. Бүгдийн үү? Бүгдийн ч доотлынхаа default icons гэдгээс нь доошоо гэсэн үг. Хоёулаа зүгээр цэвэрхэн болгоод. За тэг close дарчих. Close. За ингэнгүүт нөгөө нэг цэвэрхэн харагдаж байгаа байхгүй. За хоёулаа default юуг нь. За одоо workspace-ийн сольч. Дээдлийн дээр 4 1 2 3 4 гэсэн маад. Наад дээр авчиж mouse. За mouse дээр дарчих наад дээр. Тэгвэл workspace settings дээр дарчих. За наад 4 гэдгийг ард нь нэмэгтээр 10 болгочих. Болцоо. За одоо close гэж дарчих. За ингэ болцоо. Одоо тэнгүүд control alt t гингүүд default-оор ажиллаж байгаа терминал нь ажиллах хэрэгтэй. За ажиллаж байна те. За одоо энийг хоёул томруулчих. Нөгөө контролоо дарж агаад маус урагшаагаад дарчих. Контролоо дарж агаад маус урагшаа. Маус урагшаа, өнгөрөөшөө урагшаа. За одоо control shift нэмэх гэж дарчихдаг бол. Control shift нэмэх. Тэ. Одоо ингэ хүмүүс нөгөө нэг ойлгомжтой харагдах гэдэг байгаа байхгүй. За тэнгүүд одоо яадаг вэ гэхээр ер нь бол Kali-гаар хамгийн түрүүнд орсны дараа за хоёул root эхлэж болчихё. Тэгэхээр sudo super user дүү гэсэн үг те. За аваад su. За enter. За мэдээж нууц үг нь Kali шүү дээ. За ингэнгүүт хоёул root user болчихж байгаа. Тэнгүү root user руу орсон юм чи одоо нууц үгээс олчих. pa pass wd шүү дээ. ss wd. Үгүй залгуулад wd enter. Одоо шинэ нууц үг амархан нууц үг. 1 2 3 4 ч юм уу. 4 4 За болцоо. За одоо энэ терминалаа хаагаа гарчээ. Хаахта command line-аас гараа явуулаа. Mouse ер нь их ашиглахгүй шүү заяа. За. Exit шүү дээ. Exit. Дахиад exit. За баруун дэд болон дээр дарч. Баруун дэд болоо. Зүүн дэд болон биш. Нэ? За тэгээд log out дарч. Үгүй log out дарч. За одоо root user ер нь бол хоёлаа авчиж байгаа гэсэн үг те. Одоо тэнгууд орохдоо root гээд тэгээд доотлынхаа нууц үгийг нь саяны солин нууц үгээр орж байгаа гэсэн үг те. За тэгээд саяны нөгөө сурсан юм дахиад нэг хийчих. Mouse дээр дарж агаад file launcher хоёлоо түрүүн жоохоо илүү үлдэл хийчих. Нэг root user солин гэж бодоагүй. За тэгээд яг зөв workspace тэгээд 10. За тэгээд close. За авсан. За хоёул хүсвэл төр зүүн дээд булангийн луг солиод нэг үзүүлчтэй хүмүүс сольж болд юм уу, custom хийж болд юм. Mouse 2-оор дарчихаар. Тэрэн дээр луун дээр авчаа mouse 2-оор дараад properties. За тэгээд appearance. Тэгээд лууныхан зурган дээр дарчих. Энэ юу нь бол нөгөө нэг төлөвүүдийн зургууд айгүйх байдаг. Доошоо гүйлгэж байгаа чамд гоё таалагдчихж байгаа зураг юм. Нар болох юм уу? За. Тэр Үгүй. За. Танаа сонгогдсон. Зөвнөр сонгохгүй дөө аль нэгэн зүйл. Өө яв.
За окей дарчих. За тэнгуү солигдчихж байгаа. Тэгээ close дарчих гэсэн. За одоо ингээд хүмүүс болчлоо гэдээ ойлгочтой байхгүй яг үндэ болоогүй заяа. Яадаг вэ гэхээр control alt T гэдэг нөгөө терминалаар болчихоор. T гэдэг. Одоо роутер орж байгаад за томруулаад санийх шиг нэг гоё том болгочих хүмүүст ойлгомжтой. Control alt shift нэг. За одоо хамгийн түрүүнд Kali-г installation default installation хийсэн дараа яадаг вэ гэхээр юм татах гингүүд орж ирдэггүй гэсэн үг байна. Update хэрэгтэй. apt update гэдэг. apt заавал update. За enter. За энэ яаж байгаа юм бэ гэхээр ер нь бол за apt-г ер нь бол дэлгэрэнгүй ярил зөндөө юм хэрэгтнэ. Одоо upgrade болон update тэ dist upgrade гэж зөндөө юмнууд байгаа. Гол юм нь юу гэхээр хамгийн ойрхон байгаа mirror server-ээс нь хамгийн сүүл пакэжууд нь update хийгдсэн байна уу гэдгийг шалгаж байгаа гэсэн үг. Тэгээ mirror server яг одоо сүүлийн үеийн мэдээллийг нь бол би сайн мэдэхгүй байна. Монголд бол ойрхон хятад байдаг гэсэн. Гэхдээ одоо дата центр дээр байна уу эсвэл өндөр энэ сайн мэдэхгүй байна. Ямар ч ойрхон серверээс шалгаж байгаа. За ингээ болцсон. Одоо ингэсний дараагаар юмнуудаа шалгаж болно. Одоо хоёулаа гоё терминал амар гоё болох гэж байна. apt заавал install. За терминатор гэдэг. Нөгөө Canon дээр гэдэг шүү дээ терминатор гэдэг. За enter. За y хэсэгтэй. За y гэдэг нь ер нь бол зөвшөөрлийн хийж хэлж байгаа шүү дээ. За. Одоо ер нь ингээд дахиад эхнээс нь суурлахад одоо чадхаар байна уу? Харин. За одоо энэ натах гаргачих. Би ерөөсөө маус нь төрөхгүй. Exit гэдэг гаргачих. За одоо тэнгүүтээ window гэж дарчих. Цогоо дарчих гэсэн үг. За тэнгүүд энэ нэгдэж байгаад за над дээрээ keyboard гэдэг. Нэр имэрээр. За application shortcuts гэдэг нь байна. За над дээрээ яах вэ гэхлээр хоёулаа над ч томрохгүй байна. Зүгээр. Тэгээд add гэдэг дээр нарчих. Тэр зүүн доод болно. За над дээрээ артлих дээр нарчих. Тэгээ шууд юм дарахгүй терминатор гэвчих шууд. Терминатор. За одоо open дарчих. За окей дарчих. За тэгмүүд одоо хоёлаа юу дарах хэрэгтэй вэ гэхээр за control alt тэгээд асуултын дүндгийн тэрэг дарчих. Болцсон. Одоо наадах дахиад дараад үстэй. Орж ин тэ. За одоо артлих нь гаргачих сайн keyboard гэдэг. Keyboard дээр close хийчих. Зүндэл нь баруун талд нь. За тэгээд саяныхаа гаргачих. За томруулчих. Окей. За одоо яах вэ гэхээр ер нь бол нөгөө хоёлоо саяны терминал дээр болохоор бас жоохон customization хийхэд зарим юмнууд нь дутмаг байгаад байдаг байхгүй. Тийм учраас хоёлаа шинээр терминатор гэдэг одоо тийм терминалыг одоо install хийж өгч байгаа гэсэн үг. За одоо над дээр customization хийхдээ mouse ирээд орж агаад preferences гэдэг доороос хоёр дахь байна да. За над дээр normal гэдэг нэг бичсэн байна шүү дээ. Томруулч уу? За харин бүр жижигч байгаа юм шүү. За. Тэр томрдгаар. Normal гэдэг Windows state гэдэг нь normal гэсэн байна. Зүүндэд болоо. Зүүндэд жишээ. Зүүндэд тэгш. Тэг чи normal. Наатаа дараад болохоор maximize болгочих. Тий. За тэгээд profiles руу нэг ороод тест. Дээдлийнх нь талбар шүү. За тэгээд show title bar-ыг нэрлэж явлаа. Тэд show title bar загталсан байгаа. Баруун талд нь. Баруун шиг яваа. Үгүй ээ. Тэр биш. Наад чинь биш шүү. Тэнд show title bar дээшээ. Энэ. За тэгээд command гэдэг дээр нь. General гэдгийн яг ардны явдаг шээ. Тий. Байхгүй энэ colors дээр нь үстэй. За шаардлахгүй. Background дээр нь дарч. За хэрэггүй мэн. За scrolling дээр нь дарч. За наадах scrolling нь юу ачи? На 500 гэсэн маа штэ. Ард нь зөндөө тех нэмчих дахиад нэлээд тех нэмчих. За болсон. За тэгээд наад scroll bar is on the right side гэж байгаа дээшээ наадахаа disable болгочих. Хоёулаа бүр цэвэрлэх гэдэг шүү дээ. За title bar дээр нь дарч. Арт нь хамгийн ард нь. За наад ч юм бол болсон байна. За одоо хоёулаа хамгийн чухал одоо хэсэг байна шүү дээ. Тэр нь key binding гэдэг хэсэг байгаа байхгүй юу? Дээр нь байгаа. Наад чинь. Наадахаа хоёулаа одоо тохируулна гэсэн үг. Доошоо гүйлгэж чаар. Тэгээд доошоо гүйлгэж байгаа. Control Shift E гэсэн магаз
Харагдаж байна уу? Split vertically гээд яг на маусны чинь байгаа хэсэгтэй саний. Надад 2 тач маус нэгэ. За Ctrl Shift D болгочих. Ctrl Shift D. Болсон. За одоо close хийчих. За одоо ингэж ер нь бол амар цэвэрхэн терминалтай болчихж байгаа гэсэн үг. Одоо чи юу вэ штэ? Нэг сүлжээний хэдэн командууд ч үстэй. Одоо жишээлбэл net stat ч юм уу те. За net stat. За зүгээр дундуур зураас ано ч юм уу те. ENO. Залгуулад шаар. Шууд сүлжээний N-ийг шууд пермит хийгээ зөвшөөрч ано. Тэгээд enter. За одоо жишээлбэл над процесс чи ингээд юу харагдаж байгаа штэ. Ингээд нэг юм процесс дээр харагдаж штэ. Одоо чи жишээлбэл энэ процесс терминал дотроо дахиад өөр нэг юм хиймээр байгаа байхгүй юу? Тэнгүүд яаж хийх вэ гэхээр хажуудлыг нь хуваана гэсэн терминал. Тэхийн тулд Ctrl Shift D гэдэг чинь. Би нэг хуваацсан. Ctrl Shift W гэдэг. За Ctrl Shift D. Одоо ингээд баруун талд гарч байгаа. Одоо энэ терминалаа болохоор жоохон томруулад тэгээд жоохон зүүн тишээ зөөдөө. Тэхийн тулд Ctrl Shift тэгээд зүүн тишээ сум те. Зүүн тишээ. За энийг тэгвэл доошоо хуваач. Наадах терминалаа. Шүү дээ. За дахиад томрууллаа. Нэг өснөө 3 процесс хийж болж байгаа гэсэн. Дээр нь минээр өөр нэг юм бичээд үстэй ls команд ч юм уу. Яаж нүдээш дээш. Олдоо дарж байгаад дээшээ сум. Тэгээд ls. За яах наад чи ингээ хийвэндээ чиг. ls гэх команд чинь. За pwd гэж. ls л те. Одоо доошоо шилжээд pwd гэж. Доошоо шилжээд pwd. За ер нь бол ингээд терминал installation болчихж байгаа гэсэн үг. Одоо энэ үүний дараа болохоор нэмэлтээр package суулгах. Одоо жишээлбэл хамгийн нийтлэг халдлага хийдэг сканер байна шүү дээ. Nmap. Одоо Nmap бичээд үстэй. Зүгээр Nmap гэх enter дараад үстэй. Ажиллаж байгаа. Тийм. Тэгэхээр одоо Nmap-аар скандах ч юм уу, үргэлжлүүлээд одоо зүүндэд болон гэдэг мэнээр харуулж хүмүүст. Зүүндэд болон дагаа. Юу? Үгүй, зүүндэд болон дагаа. Юугаа цогоо дараад харуулж. Цогоо дарчих нөгөө window. Цог. За тэнгууд наад дээр чинь халдлагын нөгөө хэрэглүүрүүд байгаа байхгүй. Тийм үү? За ямар хэрэглүүрүүд вэ? Reconnaissance гэж шүү дээ. Мэдээлэл цуглуулах. Тэгээд чиний нөгөө нэг мэрэгчлэлтэй холбоотой юм байна уу? Сүлжээтэй холбоотой. Чи нэг зүгээр хараад үзтээ. Харагдчихсэн тийм төлөв. Network security, appliances, database mesh гэж юм байна шүү дээ. Сүлжээний юм байгаа х та над чинь. Сүлжээний юм дотор л байгаа х та. Наа тэр. Наад дээр чинь зүгээр нэг чиний мэддэг түүл харж ирсэн түүл байна уу гэж байгаа байхгүй. Чи netcat-ыг ашиглаж үзчихсэн бах те. Netcat гээд NC гээд die NC ашиглаж үзчихсэн шүү дээ. Сайн NC байна. Forensics чинь нөгөө нэг хичээл дээр үзчихсэн шүү дээ. Тийм тэгэхээр компьютерийн мөрөлт гэж хичээл дээр үзчихсэн төлөвлөлт чинь бас энэ дэр ингээ бэлэн байж байгаа гэсэн үг. Тэгэхээр юмнээс цаашаага ингээд ер нь бол тогтворт үргэлжлээд ер нь бол явж болно гэсэн үг байхгүй. Энд одоо жишээлбэл минь нэг түүхийг зүгээр дараад үзүүлтэй. Айл чинь дэр бастер ч юм уу те. За айл чинь хамгийн хүмүүс Metasploit ер нь амар хүмүүс мэдчихэж байгаа ах над баруун талынх нь. Тий. Одоо нэг автоматар шууд орно гэсэн үг шүү дээ. Томруулчих юм нэр. Заавал бас ингэхгүйгээр бас орж болно те. Emissive console гэдээс орчиж болно. Гэхдээ энэ бол тэр шууд автоматар бас нэг яг дөнгөж эхэлж байгаа хүмүүс чи яг script key-дээс бүр доош төвчний байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Kali-тайгаа дөнгөж танилцж байгаа хүмүүст ингэж орж болно гэсэн үг. За минийэр браузер нэг нээчих. Минутаараа гайгүй байгаа ч ойлоо. Ганц юм тайлбарлаж байна нэмэлтэр. Миний браузер. Тийм, браузер нэг нээчих гэсэн үг. Яг дарцаа одоо ажиллаж байгаа. За наад дээр тэр чин байдаг юмнуудыг тайлбарлая. Хүмүүс ер нь бол жоох мэддэггүй. Одоо энэ нэг доор нь ингээд Brookmax гэдэг лөө орцсон байдаг шүү дээ. Тий эднэр доотлолт нь орцсон байгаа. Одоо эднэр ч амар утгатай байхгүй. Хамгийн ихний offset гэдэг нь болохоор энэ Kali Linux-ийн сургалт нь байхгүй, тренинг нь. Артлынх нь болохоор Kali-гийн төлөвлүүдийн талаар байна. Гэснээр тэр хоёулаа тэр exploit DB-г нь орлоод үзүүлж. Аргашаага байна. Аха. За аль нь ч гэсэн болно өөр. Тий. За энэ жишээлбэл юу байхгүй. Одоо Kali Linux чинь бусад нөгөө нэг distribution нүүлгийн системүүдээс ялгаатай тал нь юу юм бэ гэхээр beginner friendly хүмүүс дөнгөж эхэлж байгаа хүмүүст амар тохиромжтой байхгүй.
Тий. Тэгээд payload-ууд болон exploit-ууд ингээ бэлэн bijэдэг. Тэгэхээр тэрийг шууд ашиглаад ингээ явах боломжтой байдаг баг. Тэр энд одоо нэг вебсайтаар орсон байгаа сан биш үү? Энэ нь болохоор энэ бодож энэ дэр өстэй. Энэ нөгөө MSF console шүү дээ, тэ. Энэ дэр одоо байгаа payload-уудтай sync хийж ордог гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүр амар том давуу талтай болоо явчихж байгаа гэсэн үг юм маань. За ер нь бол ихний ээлжинд ингээ тохируулга бол нэг ингээ болчихж байгаа. Миний одоо дахиад шууд тохируулахад бол чадна шүү дээ. Одоо манай хэд ч гэсэн одоо бичлэгээ давтаж үзээд ер нь бол дахиад хийхэд бол асуудалгүй байх гэж бодож байна. Миний сэтгэлээ ямар хуу юу байна. Одоо тийм ингээд ер нь бол тохируулгын ихний үе шат ингээ болчихж байгаа байхгүй. Тэгээд дараагийн үе шат мэдээж байгаа. Өөр гой гой юм тохируулж болохоор. CNN, NP энэ төргээд хүмүүс шалгалт нь бэлддэг шүү дээ. Тэгэхэд ер нь ямар орчин дээр ажилтیں۔ Гэдгийг нь л энэчнээс хэр ялгаатай байна хакеруудын юмс. Ой сандаа баарт. За packet tracer дээр ер нь ажиллаж байгаа хэ. Тэгээд нөгөө лабораториуд нь ямар файл, PK файл авдаг лөө PK гэдэг файл. Тэгээд бас сүлжээний инженер чинь Wireshark дээр бас ажиллаж үзчихсэн баг те. Тэгээ ажиллаж. GNS-тэй холбоод. Тэгээд одоо нэг ажиллах шаардлага бол үүсэхгүй байгаа.